Сайн байна уу эрхэм хүндэт сонсогч нараа. Ингээд очсоо еврейтэй үлмэд подкастын маань дараагийн дугаарт Уронгоо эдэр брендинг үүсгэн байгуулагч, дизайнер Уронгоо оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. Та ирж гисэн сонсож байгаа сонсогчдод ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. За таас нэг анх яаж мэргэжлээ сонгож ив, хэн нөлөөлөв, юу нөлөөлж ив? За ерөнхийдөө бол одоо яг ийм дизайны төрлийн мэргэжлийг болоо ер нь хүүхд багаасаа мэдэрдэм болол гэж боддоо ш. Зургийн төрлийн мэргэжил ч юм уу те, урлагийн төрлийн мэргэжлийг. Тэгээд бага ахта зураг зурдаг хүүхд байсан. Тэгээд зураг зурдаг байжгаад уран зургаар явах уу, дизайнаар явах уу, архитектураар явах уу гэж шийдээ. Тэгээд одоо манай аав ээжийн санал болгосноор эмэгтэй хүнд хувцас дизайн илүү зүгээр юм болов уу гэж хувцас дизайныг сонгосон ба. Тэгэхээр ер нь бол багаасаа зурдаг байсан их нөлөөсөн. Тэгээд одоо янз бүрийн дугуулсан секцэд хамаарагддаг. Тэгээд зургийн дугуулангуудад явна, хувцас дизайны дугууланд явна. За тэгээд мэргэжлээ сонгосон байгаа. Та сонгосон мэргэжлээрээ ажиллахад ямар санагддаг вэ? Сайхан болон хэцүү юу байдаг вэ? Ерөнхийдөө бол одоо хэцүү юмгүй мэргэжил гэж аахгүй л да би бол тэгж боддог. Тэгээд бүх зүйл нь одоо сайхан талаас нь айлуулах гэж одоо харахыг хичээдэг штеп. Тэгэнгүүт одоо бид нар хувцас дизайны хувьд гэх юм бол хувцаа хийгээд үзүүлэх нь одоо цөөхөн минут гэдэг ч юм уу одоо тайзан дээр гаргаад талхаад одоо хувцаа үзүүлэх нь. Гэхдээ энэний арталт маш их хүч хөдөлмөр байдаг. Энэний арталт одоо шантрах зүйлөөч бас маш их байгаа. Гэхдээ хэрвээ өөрөө энэ мэргэжлийг сонгоод тэгээд дуртай гэж нэгэнт сонгосон болвол шантрахгүй зүтгэх юм бол энэ тэгээд юу гэх чамд илүү гоё зүйлүүдийг нээж өгөөд идэг болгоно. Тэгэхээр чи улам сонир тэрэндээ илүү дуртай болоод улам сонирхолтой болоод явдаг учраас аль болох хэцүү талаас нь харахгүй байхыг хичээдэг дээ. Тэгээ хэцүү зүйлүүдийн илүү арай хэлбэраар хардаг ч юм уу тэр талаас нь илүү боддог. Одоо нөгөө таны сонгосон мэргэжил одоо ийм ур чадваруудыг шаардна гэвэл ер нь яг ямар ур чадваруудыг шаардах вэ? 1 2 3 ч гэдэг юм уу те хитж байж бол. Тийм ерөнхийдөө хувцас дизайны мэргэжил яг маш олон чадваруудыг шаардах шаардлагатай болчтой. Би анх орохдооч тэрийг мэдээгүй л дээ. Тэгээд зураг зурхад л болох байх гэж бодвол тэгээд зураг зураал тэгэл болох юм гэж бодоо орцсон. За тэгээд дунд нь болохоор чамаас нэгдүгээрт одоо бодож байгаа зүйлээ цаасан дээр буулгах чадварыг шаардна. Тэгээд мөн дээр нь энэ цаасан дээр буулгасан юм яаж одоо бодит одоо материалаар хувцас болгох юм бэ гэдэг чадварыг шаардна. За тэгээ эсгсэн болвол тэр нь болохоор эсгүүр гэж ярьж байгаа тий. Тэгэнгүүт тэр чинь одоо яг илүү боддог математик тал руугаа бас ирээд илүү орчиж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт дараа нь энэ эсгсэн хувцас яаж ойх ёстой юм бэ? Яаж илүү гоё одоо бат бөх чанартай байлгахын тулд ямар ойдл хийх юм бол хувцас чи илүү удаа эдлгээтэй байх хэрэгтэй юм бэ ч юм уу. За тэгээ чадваруудыг шаардна. Тэгээ мөн дээр нь чинь тэгээ дуусахгүй. За зураг авалт гэдэг юм орж ирнэ. Тэгээд чи зураг авалтын тодорхой мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэгээ хувцас яаж үзүүлэх үү гэдгээ зураг авалтан дээр сайн тодтогч гаргах хэрэгтэй. Тэгээ мөн дээр нь нүүр бодолт үс засал ч юм уу. Чиний одоо яг энэ хувцас чи яг ямар төр төрхөөр харагдах ёстой юм бэ гэдэг зүйл орж ирнэ. Тэгээд яг энэ хувцсны чи ерөнхий имиж нь ямар байх ёстой, хүмүүст одоо юуг одоо ямар мэдрэмж өгөх ёстой гэдэг бас тэр имиж талын зүйлүүд ороод ирчдэг. Тэгээд тэрний илүү одоо хүмүүст яг яаж ямар талаас нь гоё мэдрэмжүүдийг одоо харуулж болох юм бэ гэдэг ийм одоо чадваруудыг ер нь бол шаарддаг байгаа. Ажлаараа ажиллаж байхад тулгардаг байсан түгээмэл бэрхшээл юу байсан бэ? Энэ бэрхшээлүүдээс та юу сурч авсан бэ? Тэгээ ерөнхийдөө болохоор дизайны мэргэжил чинь Монголд хөгжөөд удаагүй байгаа гэж би бодож байгаа. Яг урд нь бол
харьцангуй бусад улсуудыг бодох юм бол тий шинэ мэрэгжил гэсэн үг шүү дээ. Тэгээд намайг анх одоо хувцас дизайны сургуульд орж байхад одоо чинь манай имиж юм уу тий одоо ганцхан ойдолчин гэдгээр л төсөөлдөг байсан. Тэгэхээр энэ мэрэгжлийг сонгосон бол одоо ойдолчин болох нэ ч юм уу ганцхан одоо нөгөө мэддэг одоо зүйл нь яг ойдол хийх юм бэ гэдэг талаас нь хардаг байсан. За тэгээд хэрвээ дээр нь одоо бид нар одоо санхүүгийн боловсруулч юм уу тий одоо хувцас яаж хүмүүст хүргэх юм тэгээд одоо яаж одоо энэ хувцснуудаа олон хүнд түгээх юм гэдэг маркетингийн боловсруулч юм уу тий дахиад одоо мэдлэгүүдийг боломжтой явуулж байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр одоо дахиад одоо шантраа зүгээр суух нь штэ илүү цаашаа суралцах замын манд одоо нээж өгч байгаа л гэсэн. Тэгэхээр яг миний нөгөө хэлсэнчлэн хэцүү юм бол байгаа тий. Гэхдээ чи тэрийг ч ойлгох юм бол энэ чи хэцүү санагдаа байцдаг ч юм уу тий. Тэгэхээр эхлээд одоо тэр чамд хэцүү санагдаад байгаа юм ойлгох хэрэгтэй байх гэж боддог. Тэгээд тэрийгээ суралцаад ирэх юм бол чиний тэр одоо хэцүү гэж бодож байгаа зүйл чинь бодсон сөрчин тийм хэцүү биш юм байна л гэж одоо бол бодож байгаа шүү дээ тий. Тухайн үедээ бол өөртөө зөрчилдөх маш олон зүйлүүд гарна. Би болохоор маш гоё хувцас хийгээл одоо ингээ болоод одоо өөрийгөө ингээл гоё кайф аваад тийжээгэл явчих юм байна гэж боддог. Тэгэнгүүт одоо тэгвэл яг энийг одоо бизнес болгох юм бол одоо юу яаж болох хэвтэй ингээд илүү одоо цаг хугацааны одоо хувьд томроод ирэх тусам улам нөгөө одоо брэнд жоохон томрох тусам одоо биднээс маш их зүйлүүдийг эргээд нэгтгэг бол олж байгаа юм л да. Гэхдээ энэ бол одоо тийм хэцүү зүйл бол биш ээ. Оронгогийн нөгөө бас ажилтг чиглэл их өвөрмөц тийм нэг сонирхолтой чиглэл байгаа шүү дээ. Одоо нөгөө байгальд ээлтэй чиглэлээр одоо яаж нэг хувцас дизайныг хийх үү гэх. Тэгэхээр бас нөгөө хийдэг ажлынхаа талаар бас сонсогч нарт маань хуваалцвал сонирхолтой байгаа. Тийм. За тэгээд энэ яг миний хувьд юм бол 2009 оноос ер нь бол яг оюутан байхаас эхлээл одоо яг юм эхлээд өөрийгөө сонсчлаа юм л да. Би одоо яг ямар хуу төрлийн зүйл сонирхдгийг, ямар дизайнер би одоо ирээдүйд болохын гэдгээ эхлээд өөрийгөө сонсож ойлгомж гэсэн үг л дээ. Тэгээд одоо 2009 онд одоо Vancouver Fashion Week гэдэг одоо загварын 7 хоног тий явж исэн. Тэгээд тэрэнд болохоор яг л өөрийнхөө эмоцоор яг ямар хувцснууд хийх үү гэдгээрээ надад ямар материал таалагдж байна, ямар загвар таалагдж байна, би юу хиймээр байна гэдгээрээ одоо яг тухайн үед бол яг мэдрэмжээ сонсож хийжсэн. Тэгээд хувцснуудаа одоо Канад руу явуулсан. Тэгээд тэндээс одоо жишээ нь бас яг мэрэгжлийн хүмүүсийн тухайн үед тэнд болохоор одоо яг байгальд ээлтэй хувцас загвар гэж ямар загвар байд юм бэ гэдэг маш төлхөө хөгжижсэн цаг үе болж таараад байгаа. Тэгэнгүүт одоо Монголоос очсон дизайнеруудын одоо хувцас ямар байх уу гэж одоо маш их сонирхож ирсэн тий. Энд чинь одоо тэр болгон очиод байхгүй шүү дээ тий. Тэгээд тэр хувцас нь болохоор илүү байгальд ээлтэй одоо ийм хувцснууд байж болох юм байна. Одоо яг энэ дизайнерын хувьд байгальд ээлтэй ийм хувцснуудыг хийсэн байна гэдэг тийм тодтгол ерөнхийдөө бол дизайн одоо сонирхогчд тийм дүгнэлт өгжсэн. Тэгээд тухайн үед энд одоо байгальд ээлтэй гэдэг тийм хогтгон гараад ирсэн байна. Тэгээд энийг илүү цаашаа гой судалж сонирхъя гэдэг үүднээс ишээ илүү орцсон байгаа. Тэгэнгүүт одоо байгальд ямар одоо хувцснууд одоо хор болохгүй тий. Тэгээд маш нарийн судалгаа руу ороод эхэлсэн л гэсэн үг л тий. Стил тодорхойлох усны сургалт явуулаад байдаг тий. Тэгэхээр тэр одоо нөө эрэгтэй эмэгтэйгөө ямар стилтэй байх вэ? Одоо ер нь би яг юу өмсөл зохих вэ гэдгээ нөө зарим эрэгтэйчүүд эмэгтэйчүүд төдийлөн сайн мэддэггүй шүү дээ. Тэрнээсээ болоод ингээд хичнээн нөгөө нэг гоё хувцастай байгаад байгаа ч гэсэндээ тэрийг ингээд тохируулж өмсөөгөөс болоод нэг юм мэдрэмжгүй юм шиг ингээд харагдаад байдаг тий. Тэгэхээр магадгүй одоо яг нөгөө
эрэгтэй эмэгтэй гэдэг хүн талаасаа онцлог байгаад байдаг юм уу? Эсвэл одоо нэг ерөнхий бас нэг ийм нэг хүмүүс төрлийн нэг ийм англи юмнууд байгаад байдаг юм уу? Тэрэн дээр яа гэм бол яг эрэгтэй эмэгтэй байлаа гэдэг одоо стил имижийн хувьд ондоо байхгүй л дээ. Одоо жишээ нь одоо хэрвээ чи нэг стил сонирхдаг бол тэрийг сонирхдаг эрэгтэй хүн байж л байгаа тийм үү? Тэрийг сонирхдаг эмэгтэй хүн байж л байгаа. Тэгэнгүүт жишээ та хоёр сонирхол чинь нэгдээд биенийхээ дуртай юмыг олж хараад одоо бидний сонирхол ижил юм байна гэд найзууд болдог тийм жишээнүүд байдаг шүү дээ. Тэгэхээр стилд болохоор энэ эрэгтэй хүнийх энэ эмэгтэй хүнийх гэж ялгарладаг тийм зүйл байхгүй. Тэгэхээр хамгийн гол зүйл нь одоо яагаад энэ стил имиж нь одоо сургалт давхар явагдаад байгаа юм бэ гэхээр энэ чинь одоо жишээ нь юм штэ. Чи одоо маш их хувцас авдаг. Эсвэл бол ерөөсөө одоо эрэгтэй хүн эмэгтэй хүний хувьд гэх юм бол маш их хувцас авдаг. Эрэгтэй хүний хувьд гэх юм бол ерөөсөө хувцас авдаггүй. Тэгэнгүүт энэ хоёр дээр болохоор яг хөө тийм ялгаа гэх юм бол нэг тиймэрхүү юм гарч ирээд байдаг. Тэгэнгүүт эмэгтэйчүүд одоо шүүгээрээ дүүрэн хувцастай мөртлөө одоо өмсөх юм байхгүй байна гэд дандаа ярьдаг тий. Тэгэнгүүт эрэгтэй хүн болохоор өдөр шөнжөнгөө жишээ нэг хувцас өмсөл явцдаг ч юм уу. Тэгээд энэний цаана юу байгаа вэ гэхээр хэрвээ одоо бид нар яг өөрийнхөө өмсөх одоо ёстой юм бэ гэдгээ мэдчих юм бол заавал тэгэж их хувцас аваад авах шаардлагагүй. Эсвэл бол заавал тэгээд одоо юу авахаа мэдэхгүй гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо хувцас авахгүй байгаад авах шаардлага байхгүй. Хамгийн гол нь хүн одоо хувцаараа өөрийнхөө дотоод дуу хоолойг илэрхийлэх одоо нэг хилээ болгох нь одоо эргээд одоо яг тухайн хүнийг гоё илэрхийлэх нэг илэрхийлэмж нь болчлаа юм л да. Одоо чинь хүмүүс ингээд яриад бинийгээ ойлгодог болвол хувцас тухайн хүнийг одоо мэдрэмжийн ч юм уу тэгээд юу хүсдэг тэгээд тухайн хүний одоо сонирхлын юу юм тэрийг хувцаар нь одоо хараад ойлгочих боломжтой гэсэн үг. Тэгэхээр хувцсыг яг өөрийнхөө бас илэрхийлэх нэг зүйл гэж одоо ойлгож болно л доо. Тэгэхээр одоо имиж стил гэдэг юм чинь одоо тухайн хүнд одоо маш чухал хэрэгтэй нэг зүйл нь болчиход байгаа гэсэн үг. Мэргэжлээрээ ажиллаж байх үеийн амжилтаа хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа та бидэнтэй хуваалцаач. За ерөнхийдөө бол яг чи нэг коллекц гаргалаа гэхэд тэгээд чиний одоо нөгөө ингээ одоо идея ч юм уу ингээ дуусчихж байгаа гэсэн үг бол биш те. Тэгэхээр нёгийгээ гаргаж байхдаа за одоо би дараагийнх нь юу хийх вэ гэж бодож идэг байхгүй юу. Тэгэнгүүт миний хувьд гэх юм бол яг гаргасан коллекц болгон дээрээ одоо апдейт хийгээд тэгээд ийм хувирдаг хувцсны коллекцийг одоо яг л миний хувьд бол амжилттай гаргаж байгаа гэдэг ийм одоо төсөлтөд оролцсон байгаа гэсэн. Би болохоор яг хувирдаг хувцсны төслийг анх 3 одоо хувирдаг хувцс хийсэн бол дараа нь 5 6 олгодог ч юм уу. Тэгээ сүүлдээ одоо чинь одоо нэг хувцсыг одоо 20-оос дээш янзаар өмсөж болох ч юм уу гээд одоо яг энэ хувирдаг хувцсны одоо төсөл маань миний хувьд гэх юм бол одоо бас харьцангуй сайн явж байгаа. За тэгээд мөн дээр нь одоо хувцсан дээр redesign гэх төрлийн бус байгууллага байгуулсан байгаа. Тэгээ энэ нь болохоор хуучин хувцсыг аваад тэр хуучин хувцсаараа шин загвар бий болгоод дахин өмсөөч гэдэг юм уриалгатай одоо ийм байгууллага гэсэн үг. Тэгэхээр хүмүүс бид нар хуучин хувцсаараа юу хийж болох юм бэ гэдгийг одоо өнгөрсөн 2 жилд одоо хүмүүстээ заасан байгаа. Тэгээд бас мөн дээр нь хуучин зүйлс ганцхан хувцас гэхгүйгээр ашиглаад энийгээ дахин загварчлаад өөр юу хийж болох юм бэ? Энийгээ дахиад яаж ашиглаж болох юм бэ гэдэг сургалтуудыг хийсэн. Тэгээд энэ жилээс бид нар яг бүтээгдэхүүн рүүгээ ороод тэгээд одоо байгаль дээлтэй дизайнеруудыг илүү олон болгохын тулд одоо ийм хуучин хувцсаар
шинэ хувцас хийх юм дизайнеруудын мэргэжлийн дизайнеруудын тэмцээнийг одоо зохион байгуулж байгаа. Тэгээд энд одоо 10 хэдэн дизайнер орцсон. Одоо эхнээсээ зураг авалтууд нь ингээд цацагдаад эхэлсэн байгаа. Тэгээд бид нар байгаль дэлхтэй дизайнерууд маш олон болохын тулд одоо хийж байгаа ажлуудын манаас нэг байна. Карьер гэдэг таны хувьд яг юу гэж ойлгодог вэ? Тэгээд хэрвээ карьераа төлөвлөдөг бол хэдэн жилээр төлөвлөдөг вэ? За миний хувьд гэх юм бол харьцангуй айгу төлөвлөх дуртай хүүхэд байсан. Хүүхэд байхасаа тэгэл нөгөө төлөвлөө л яагаад гэдэг. Тэгээд ер нь бол төлөвлөгөөтэй ажиллах маш дуртай. Тэгээд төлөвлөгөө бол доор хаяж яг 10 жилээр ч юм уу бол бичсэн байдаг. Гэхдээ би тэрийгээ ер нь ингээд дахин сөхөөд идэггүй маа. Тэгээд яг ойрын төлөвлөгөөнүүдэл нэг хардаг. Тэгээ хоолын төлөвлөгөөгөө ямар ч бичээлээр өгсөн тэрийг яг нэг харандаа гэл бодоод тэгээд нэг жилийн доторх төлөвлөгөөнүүд дээр бол нэлээд найраа ажилладаг. Тийм тэгэхээр ер нь бол ингээ харцсан зүйлүүд бол байдаг гэсэн үг. Тэгээд одоо цагийн менежмент ч юм уу тийм тал дээр бас илүү сонирхож судалдаг байгаа. Тэгэхээр төлөвлөгөөтэй тэгээ мөн цагаа яаж зарцуулах уу? Тэгээд цаг бол яг хүмүүст олдож байгаа хамгийн одоо чухал зүйл учраас энийг яаж үр дүнтэй зарцуулах вэ гэдэг бас зүйл дээр илүү гой сонирхож судалдаг байгаа. Сайн нэг хэлсэнчлэн дахин загварчлах боломжтой тийм хувцсыг одоо бүтээж байгаа гэсэн. Тэгэхээр одоо ерөнхийдөө яг ингээд шинэ хувцасны дизайн бүтээхтэй ч юм уу те ер нь яг юунаас тийм урам зориг inspiration авт юм бол За ерөнхийдөө шинэ хувцас зохион бүтээхэд одоо төрөл бүрийн зүйлүүдээ одоо кино үзэх ч юм уу эсвэл та одоо аялал зугаалгаар явах ч юм уу тэгээд найзуудтайгаа уулзаа зүгээр юм ярьж хахад санаа орж ирдэг ч юм уу мөн дээр нь зүгээр ч ганцаараа гадуур алхаж хахад санаа орж ирэх боломжтой тэгээд яг санааг бол маш олон төрлөөс авч болно. Гэхдээ миний хувьд болохоор санаа нь одоо жишээ нь ганцаараа байх ч юм уу эсвэл бол аяллаар яваад одоо ямар ч гэсэн өөрийнхөө байгаагүй шинэ орчинд очих юм бол бас айгүй санаанууд орж ирдэг. Тэгээд мөн дээр нь аль болох одоо нэг өөрийгөө нэг хайрцанд оруулчихгүй. Тэгээд одоо хүмүүстэй уулзах ч юм уу тий гоо чөлөөтэй байгаа үед санаанууд нэлээх орж ирдэг. Тэгэхээр санааг бол хаанаас ч болох боломжтой. Тэгээд магадгүй унтчих чинь ороод ирж болно шүү дээ. Унтахаа хөвтчих чинь ч юм уу. Тэгэхээр яг тухайн үеийн одоо мөчийг л алдахгүй гой барьж авах хэрэгтэй л дээ. Хэрвээ санаа ороод ирэх юм бол тэрийгэ цаашаа дэлгэрүүлээд одоо тэгээд санаагаа бодит болгоод хэрэгжүүлэх нь чухал. Тэрнээс бол яг санаагаа бодоод яваад иж болно л тоо. Гол нь тэгээ хэрэгжүүлэхэд чухал байгаа шүү дээ, тийм. Одоо нэг таны одоо яг нэг бодсон зохион бүтээсэн тухайн шинэ хувцсны дизайн нь дизайнерын хувцсны дизайнтай одоо тавцах ч юм уу тий санаандгүй байдлаар тохиол байд юм уу? Одоо жишээлбэл та яг өөртөө ихтэйгээр за яг энэ л аюу гоё шинэ дизайнтай бүтчлээ гэхэд одоо нэг оюуны өмчөр ч юм уу тий тэрийг ингэж болгох тиймэрхүү одоо юм бид юм болоод дизайнер одоо тий за наач бол Монголд аюу асуудалтай. Жишээ нь одоо гадны улс орнд гэх юм бол яг хүний одоо хувийн одоо зүйл рүү халддаггүй. Одоо жишээ нь тухайн хүний хийдэг одоо зүйлийг авч хэрэгэлдэггүй. Одоо оюуны өмчийг одоо сайн хөндлөн дээдэлдэг гэсэн үг шүү дээ. Миний одоо ингээ харж байгаагаар Монголд жоохон сэтгэл дундуур байдаг гэх юм нь хүний одоо оюуны өмчийг одоо жишээ нь хайр найргүй одоо авдаг ч юм уу тий тэгээд тэрийг өөрсдийнх юм шиг одоо зарладаг ч юм уу бас тийм юмнууд амар их байдаг л да. За тэгэхээр тэр чинь болохоор юу вэ гэхээр манай бас нөгөө системтэй л одоо байгаа гэсэн үг. Тэгээ би анх одоо оюуны өмч дээр очиод би юм байгаль дэлхтэй хувцсыг оюуны өмчөд бүртгүүлмээр байна гэдээ очиход одоо жишээ нь тийм юм манад байхгүй гэдэг жишээтэй ч юм уу тий байгаахгүй юу. Тэгээд
Яг одоогоор болохоор би энэ хувирдаг хувцсыг бол оюуны өмчөд ер нь бол өгсөн байгаа. Тэгээд яа тэгэхээр Монголд болохоор яг энэ хувирдаг хувцс гэдэг юм одоо яг ерөөсөө одоо гарч ирээгүй байгаа. Тэгэхээр одооноос болохоор хүмүүс бас яг ингээд ийм юм бас бийж болох юм байна гэдэг хийж эхлэх ах шиг байгаа юм. Тэгээд ямар ч байсан оюуны өмчийг дээдлдэг улс олтол нь тэгээд чадах чинээгээр л тэгэл юмаа хийгээл тэгэл шин санаа гарсан бол тэрийг бүртгүүлээл явна гэж бодож байгаа. Тэгээ хамгийн гол нь хүмүүс биенийхээ нөгөө санааг одоо авах биш улам илүү гоё сэтгэж бүр шинээр өөр юм хийж илүү гоё биендээ үлгэр дуурал болоосоо л гэж боддөө шүү дээ. Та нэг ажлын гараагаа бас хаанаас эхэлж исэн бэ? Ажлынхаа туршлагыг бас бидэртэй хуваалцаач. За би 2009-10 онд Шилмэл Загвар гэдэг газраас ажлын гараагаа эхэлж исэн. Тэгээ Шилмэл Загвар гэдэг одоо байгууллага маань Монголын хамгийн анхны хувцас загварын байгууллага байгаа. За тэгээд сурах маш ихтэй. Тэгээд маш их зүйл одоо сургасан ийм газар байгаа. Тэгээд одоо яг дизайнер хүн гэж юу хийх ёстой, яг ямар хүн байх ёстой гэдэг одоо хувь хүний бас өөрийгөө илэрхийлэх байдлыг илүү бас гоё нээж өгсөн ийм газар байгаа. Одоо хувцас дизайны чиглэлээр сурч байгаа болон ажиллаж байгаа залуучуудад хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ? Тийм одоо энэ цаг үед гэх юм бол одоо хийж байгаа зүйлээ яг илүү гоё ухамсартайгаар тий одоо хувцас хийж байгаа бол энэ хувцас чинь дуусаад одоо хайчих юм бэ гэдэг хүртэл нь бодож хийх хэрэгтэй гэж би боддог. Тэрнээс хувцас хийгээд тэгээ шууд зарах нь бас нэгдүгээр тавигдах зүйл биш. За тэгээ чи зарлаа гэж тэр хүнд очиод дараа нь тэр хүний дараа тэр хувцас чи хайчих юм бэ гэдэг бүх бодлуудыг бодож одоо хувцснуудаа хийгээсэй л гэж боддог. Тэгээд одоо энэ хувцснууд чинь хэрвээ одоо амьтай байх юм бол одоо чамд ямар нэгэн үг хэлмээр байх юм бол одоо чинь юу гэж хэлмээр байгаа юм бэ гэдгийг бас сонсчл хийх хэрэгтэй байх л гэж боддоо шүү дээ. Ганцхан амьгүй зүйл юугаар чамаагүй энийг одоо хийх биш те. Дараа нь одоо ямар үр дүн эндээс чинь гарах юм бэ гэдэг бас цаашаага тийм урт бодолтой хийвэл бас зүгээр ахал гэж бодож байна. Магадгүй нэг сая сонсогч маань нөгөө гайхаж байгаа л та. За байгаль дэлхийд би тэгвэл хувцлаа гэдэг. Үйлдэл хувцсыг одоо хаанаас авах вэ? Эсвэл би одоо өөрөө хийдэг болох хэрэгтэй болоо гэдэг те. Тэгэхээр энэ тал дээр бас та нөгөө жоохон дэлгэрүүлээд тайлбар өгвөл. Тийм байгаль дэлхийд хувцас загварын маш олон арга замууд байна л та. Одоо тэгээд энэний одоо нэг шийдэж байгаа арга зам гэх юм бол одоо энэ хувирдаг хувцас тий. Тэгэхээр одоо энэ хувирдаг хувцсны агуулга нь юу юм бэ гэхээр та одоо 10 хувцастай байсны оронд нэг хувцас 10 хувиргаад өмсөөчл гэдэг л одоо санаа гэсэн үг. За энэ ийм санаа бас бийж болно. Дараагийнх нь одоо юу юм бэ гэхээр за та одоо хувцасаа шууд нэг удаа өмсдөг хувцас сонгох юм уу? Эсвэл энийг удаан хэрэгэлдэг олон удаа өмсдөг хувцас сонгох юм уу гэдэг дээр сонголтоо сайн хийж одоо хувцснуудаа авах хэрэгтэй. Тэгээд мөн дээр нь одоо энэ хувцсны чинь одоо материал нь ч юм уу одоо байгальд яаж шинжилдэм бэ? Энэ хувцсыг одоо юугаар хийдэм бэ гэдгийг бас мэдчихэж бас гоё хувцснуудынхаа сонголтыг хийх юм бол илүү байгальд одоо та ээлтэй хувцалж байгаа л гэсэн үг л дээ. Тэгээд мөн дээр нь одоо хайж байгаа хувцаа одоо хүнд өгөх юм уу? Эсвэл ямар нэгэн газар хандуулах юм уу? Тэгээд эсвэл энэнгээрээ дахиад хувцаа шинээр хийгээд дахиад энийг удаан олон жил өмсөх юм уу? Одоо гих мэтчлэн тий. Тэгээд одоо хэрвээ та өөрийнхөө одоо стил имижийг ойлгочих юм бол та бас зүгээр та
тааралцсан хувцснуудаа бүгдийг аваад туршиж үзээд байх биш. Яг өөртөө тохирсон хувцсаа аваад тэрийг айгуу удаан хэрэглэх ч юм уу тий гих мэтчлэн энийг одоо ингэ шийдэх маш олон алхмууд байгаа л да. Тэгэхээр яг гоо өөртөө хамгийн ойр байгаас нь эхлээл өөр дээр гоо хэрэгжүүлээд үзэх хэрэгтэй тий. Тэгэхээр байгаль дэлтэй хувцлах маш олон арга замууд байдаг. Тэгэхээр аль нэгийг сонгоод эхлээд үзээрэй гэж хэлмээрээ. Сайн дурын ажлыг ер нь юу гэж боддог вэ? Сайн дурын ажил хийх ёстой юу? Хэрвээ хийх ёстой гэж бодож байгаа бол яагаад ер нь хийх ёстой гэдэм бэ? За одоо нөгөө нийгмийн хариуцлага гэдэг зүйлээ шүү дээ тий. Тэгээд хэрвээ чи ямар нэгэн зүйл ойлгосон болвол тэрийгэ бусдтай хуваалцах гэдэг үүднээсээ тэгээ хэрвээ чи одоо чамд цаг гарч байгаа бол тэр цагаа хин нэгэнтэй хуваалцах тий. Тэгээ байгаа юмаа хуваалцах гэсэн үг шүү дээ ер нь бол. Тэгэхээр чи юу бэ? Түүгээрээ тусал гэдэг тий. Тэгэхээр аль болох өөрт юу бэ? Тэр зүйлэл одоо бусдад аль болох хуваалцах, туслах. Тэгээд одоо тийм учраас одоо ганцхан өөртөө хадгалаад яваад ах биш тий. Тэгээд одоо хэрвээ чи ажлын чинь хажуугаар чам жоохон ч гэсэн цаг гарах юм бол хин нэгэнд одоо тэр цагаа зарцуулаач гэдэг тийм үүднээс одоо нийгэмдээ өөрийнхөө чадах хувь нэмрийг оруулаач гэдэг үүднээс бол яг сайн дурын ажлыг бол ер нь бол дэмждэг байгаа. Тийм тэгээд аль болох одоо миний хувьд гэх юм бол би бол хувцас загварыг одоо судлаад ингээ явсан хүний хувьд за миний чадах юм бол энэ хүмүүст хувцсан дээр нь би одоо туслаж чадах юм байна. Одоо чадахгүй юм яриад яах вэ те. Тэгэхээр өөрийнхөө одоо аль болох чадах юмасаа эхлэе яа л гэж бодож байгаа гэсэн. Тэгэхээр одоо хүмүүстэй сургалтууд те үнэгүй хийгээд одоо жишээ нь бид нар 2 жил болсон юм яг нийгмийн одоо сайн сайхны хүрээнд л хийж байгаа юм зүйлүүд л те. Тэгэхээр би тэр хүмүүстэй одоо өөрийнхөө цагийг бас ингэж зарцуулж байна л гэсэн үг шүү дээ тий. Хамгийн сүүлд нэг асуудаг асуулт байгаа. Тэр маань л нөө мартагдсан монгол үг гээд тэгээд магадгүй нэг өвөө эмээгээс ээж аваасаач гэдэг юм уу сонсч ирсэн ховор нандан тийм хуучны үг байвал хуваалцаач сэтгэлтэй нь үлдсэн. Тэгээд тэр үг нь ямар утгатай байсан бэ? Тэгээд ерөнхийдөө бол одоо өвөө эмээ аав ээжээс илүү үйлчлэрээ үзүүлэлт байсан. Тэгээд яг нэг зүйлийг хийсэн болвол тэрийгээ дуустал нь хийх ч юм уу тий. Тэгэхээр тийм зүйлийг илүү одоо сурч авсан. Тэгээд илүү одоо тэрийг одоо яг гэр бүлийн боловсрал гэж бодож байгаа. Тэгэхээр бас заримдаа хүмүүс байнга хилээд байхгүй ч яг үйлдэлээрээ харуулдаг штэ тий. Тэгэхээр илүү яг одоо тэрийг нь хүүхдүүд илүү одоо өөр дээрээ даган дуурайж тэгээд суралцсан болол гэж боддог. За баярлалаа танд. Өнөөдрийн дугаарт маань Уронгоо эдэр брендийн үүсгэн байгуулагч дизайнер Уронгоо оролцсон байгаа. Урилгыг маань хүлээн авч оролцсон танд баярлалаа. За баярлалаа. Би тэгээд нөгөө хэрвээ дизайнер болох сонирхолтой эсвэл дизайны чиглэлээр суралцах сонирхолтой хүүхдтэй хам бол одоо бидний сургалтанд хамрагдаад бид нар одоо нацаг доржин номын сан дээр үнэгүй юм одоо хувцас дахин сэргийг сургалтууд явагддаг. Тэгээд ийм сургалтандаас хамрагдаад өөрснийгөө яг би дизайны чиглэл дуртай юм байна уу үгүй ээ гэдгээ бас мэдчихэж болно гэсэн үг. Тэгээд цаашдаа илүү би энэ чиглэлээр явах юм бол яг дуртай байх юм байна гэдгээ бас мэдээд ийм дугуулсан секцүүдэд одоо төрүүлээд одоо гоё хамрагдаж байгаарай гэж бас хэлмээр байна. За тэгээд та одоо үйл мэдэх подкастынхандаа бас баярлалаа. Ажилтны ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За тэгэхээр энэ дугаарыг сонссон болвол та үйл мэдэх подкастыг YouTube болон холбогдох платформ дээр subscribe хийгээрэй. За баярлалаа.